компани бол Хөдөлгөөний хөгжлийн банкны хамтын ажиллагааны юуг нь тооцоолох? За юуны өмнө Хөдөлгөөний хөгжлийн банкныхаа 35 жилийн халуун баярыг Хөдөлгөөний банкныхаа болон Хөдөлгөөний банкныхаа үйл эзэмшигчид нийт ажилласад хамт олонд одоо халуун банкнаар өгье. За Хөдөлгөөний банк бол манай байгууллага хоёр бол хамтын ажиллагаанаа бас ариун төвхтэй. За өнөөдөр би бас өнөөдөр хэмжээнд бүрэлдэхүүн Хөдөлгөөний банкны гүйцэтгэгчид олон захирлын бас үгийг сонсч байлаа. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Монгол улс эдийн засгийн нэлээд тийм боловсроотой, бодлого хөгжилтэй, за зарим үед өсөлттэй тийм олон одоо хөгжлийн үйлчлэлээр явж ирлээ. За энэ бүх хугацаанд бол бодлого хөгжлийн банк бол үндсэндээ тэргүүлэгч байгууллагын банкны үүргийг нэр төрөөр гүйцэтгэж, за өнөөдөр хүртэл одоо манай байгууллага хэвчлэн олон байгууллагуудын одоо санхүүгийн хэрэгцээ хамтын ажиллагааг бол нэр төрөөр одоо 35 жилийн хугацаанд нэр төрөөр одоо авч ирсэн Өөрийнхөө болоод байгууллагын санаанд бодлого хэлж байна. Тэр Хөдөлгөөний хөгжлийн банкын харах Монгол улсын хамгийн том байгууллагын банк гэж явж байгаа. Та хэрэглэгчийн үед энэ Хөдөлгөөний хөгжлийн банк дээр болсон юу гэж ямар сэтгэлтэй байна? Хөдөлгөөний хөгжлийн банк болон одоо миний хувь талаас би ярив. Хамгийн анх Хөдөлгөөний хөгжлийн банкны одоо би харилцагч болоод одоо босцоогоос хойш бол яг хувийнхөө хувьд өөр банкны хэрэглэгч одоо болоогүй. Өөрөөр хэлбэл үндсэндээ Хөдөлгөөний хөгжлийн банкны болоод миний болоод манай байгууллагын одоо санхүүгийн хэрэгцээг бол өнөөдөр хүртэл бат найдвартай хангаж өссөн учраас бол бид одоо өөр банкны одоо шийдвэр одоогийн одоо хувийн нэг төвч болоод явж байгаа. Тэгэхээр энэ бол банкны найдвартай байдал лоялтай гэж ярьдаг тийм харилцагчид лоялтайг харуулж байгаа гэж байна. За Хөдөлгөөний банк одоо манай байгууллагын хувьд бид ногоон одоо төсөл хөтөлбөрүүдээр хамтарч ажиллаж байна одоогийн байдлаар. За одоо манай компани сайхан 9 доллараар танилцуулсан Капра гэдэг шийдвэрлэл байгаа. Энэ бол Монгол банкыг дахин бодлого замаар доктортой материал үйлдвэрлэх, цаашлаад материалын систем болгохын өндөр ач холбогдолтой атгсан байгаа. Тэгэхээр энэ төслийн одоо санаас шатнаас дахуулаад маш олон үе шатнд Хөдөлгөөний хөгжлийн банк бол манай байгууллагыг маш найдвартайгаар дэмжиж ирсэн. Энэ бол өөрөө Хөдөлгөөний хөгжлийн банкны одоо урайж гэж би ойлгож байгаа доктортой хөгжлийн хамтдаа гэж байгаа. Тэгэхээр доктортой хөгжлийн хамтдаа байх одоо Монгол бас цаашлаад одоо эдийн засгийн ичимтэйгээр одоо доктортой материал, ногоон материалтай болгоход бол томоохон үр гүйцэтгэх төслөх баг. За энэ дээр ч Хөдөлгөөний хөгжлийн банк бол манай байгууллагын хамтарч ажиллах бол өргөн царгуудтай боломж байгаа гэж харж байна. Тэгэхээр өнгөрчлөөд би Ой Partners компани ерөнхийдөө үйл ажиллагаа талаас сууж байна. Бас дурдсан төслийн бодлоор илүү дэлгэрэн мэдээлэхгүй. Үүнээс гадна танай компаниас одоо инновац цуурсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хөгжүүлэх бодлогыг хэд хэдэн чиглэлээр одоо бизнес үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр үйл ажиллагааны талаар ч юм дэлгэхгүй. За Хөдөлгөөний хөгжлийн банк манай байгууллагын хувьд бол яг өрчилтэйгээр хамтарч ажилласан хугацаанд 2017 оноос хойш байж байгаа. Бид бол Ой карт гэдэг анх удаа одоо Ой Energy карт гэдэг бүтээгдэхүүнийг бол зах зээлд хамтран гаргасан тийм 2017 онд байж байгаа. За үүнээс хойш бас тодорхой хэмжээний олон ажлын зохион байгуулсан байж байгаа. За манай компанийн хувьд бол үндсэндээ худалдааны салбарт бол үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо бол илүү үйлдвэрлэлийн салбарт өргөжин үйл ажиллагаа явуулж байна. За мөн химик оюун болон нэмийн хүртэг шингэсэн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр одоо ажиллаж байгаа. За манай байгууллагын хувьд бол Capra Cycle буюу дахин боловсруулсан ноолороор хийгдсэн одоо бүтээгдэхүүнийг өнгөрсөн 7 хоногт анх удаа худалдаанд гаргасан. За энэ бүтээгдэхүүн бол юугаар онцлог вэ гэхээр ноолорыг анх удаа агсан шатны боловсруулалт буюу биотехнологийн одоо шатаар бид нар үндсэндээ лофт буюу одоо 3D болох замаар үндсэндээ дулаалгын болон филер материал болгож хувиргасан одоо анхны одоо тохиолдлож байгаа. Тэгэхээр энэ бол цаашдаа бол энэ доктортой материалыг үйлдвэрлэлийн чиглэлээр бол Монголын одоо үйлдвэрлэлийн салбарт тодорхой хэмжээний ахиц инновацийг авчрах байхаа гэсэн бидний хувьд бол итгэл найдвар тавиад ажиллаж байгаа. Цаашдаа ч гэсэн технологийн чиглэлийн бүтээгдэхүүнүүд дээр бид илүү их төвлөрч ажиллая гэсэн тийм битэн зорилготойгоор